хөрөнгө гэдэг асуудал. Хөрөнгө гэж чухал юу юм бэ? Хөрөнгө тухай асуудал хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал. Ер нь өнөөдөр ч гэсэн тэр байр суурь алдахгүй байсан. Хизээч алдахгүй нь ойлгомжтой. Ингээ хөрөнгөжих шаардлага чухам юунаас үүдэлтэй юм бэ? Өнөөдрийн та бидний байж байгаа Монгол улсын маань хөдөлгөөний төлөв байдал ер нь өнөөдрийн байж байгаа байдал чухам юутай холбоотой вэ? Яагаад бид нэр энэ ийм сайхан боломж байхад үүнийг ашиглахгүй байгаа вэ гэдгийг тайлбарлах зорилгоор энэ Сталины туршлага хэмээн дэлхийн нийтээр алдаршсан нэг түүхийг та нартай одоо ингээ хуваалцах хүсэж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр 1935 онд эх орны дайн болох ер нь дайн эхлэх тун удахгүй болох цаг мөч ойртоод ирээд байсан үед Орос хөрөн бас дайнд бэлдээд зөвлөлт холбоот улс маань дайнд бэлдэж энэ дээр хэрхэн яаж ялах вэ гэдэг асуудал дээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байсан байдаг. Түүний нэг нь энэ дахианы туршилт, дахиан дээр хийсэн туршлага байдаг. За энэ туршилтын маань гол үндсэн санаа нь юу вэ гэхлээр хагас үлсгэлэн байдалтай байгаа үлсгэлэн дахианы өдийг нь суулчих юм бол тухайн дахиа хэн хаана юу хөдөлж байна тэр бүгдийг дагаад алгадаг болохыг нь туршилтаар тогтоогдсон байдаг. За үүнийг ашиглаад тэр дахианы ард хэрвээ бид одоо энэ ард талд нь тэр бөмбөгийг тесрэх бөмбөгийг зүүсэн дахианы зурганд байж байна. Бөмбөг зөөгөөд тэр дахиаг дайсныхаа тал руу илгээх юм бол тэдгээр явж байгаа хүмүүсийн араас дагж гүйж очоод тэдгээрийг устгах юмаа гэсэн тийм санаа хэрэгжүүлэхийн тулд энэ туршилтыг зохион байгуулсан байдаг. За энэ санаанаас сэтэл авсан Сталин тэр үеийн Йосиф Сталин гэдэг удирдагч маань энэ дахианаас өөрийн кабинетаа нэг ганц хоёр ширхгийг авчрахыг хүссэн байдаг. Тэр хүслийг нь мэдээж хэрэг биелсэн байж байгаа. Тэр өөрийнхөө кабинетад энэ асуудлыг туршиж үзээд үнэхээр тэр дахианы өднөөс нь суглаад өөрөө тамхиа татаад алгасан байдаг. Нөгөө дахиа маань араас нь дагаад явж бай. За эндээс манай нөхөр юу гэж ойлгосон гэхлээр за үнэхээр дахиа ингээд үлсгэлэн болоод үд сэдвээ өөрийнхөө одоо орших нөхцлөөс салсан тохиолдолд бол ер нь хэнийг ч юугч дагаад явах боломжтой байт юм байна. Тийм нөхцөл бүрддэг юм байна. Хүн ч гэсэн ялгаа юу байх вэ? Хүнээс хэрвээ хөрөнгийн салгачих юм бол, эд хогшил, эд баялагийг салгах юм бол, ухаан юуныг нь салгаад авчих юм бол түүнийг хайшин залаад авч явж болох юм байна гэсэн тийм санаа орж ирсэн байдаг. Энийг бол одоо Сталины мэрэгэн санаа гэж. Хүнийг өмчөөс салгачвал түүнийг одоо хайшин дагуулад явж болно гэсэн тийм санаа гарсан гэдэг. За энэ санаагаа хэрэгжүүлсэн, харамсалтай нь хэрэгжүүлсэн түүний үр дүнг, түүний одоо хор уршгийг бид тодорхой хэмжээгээр амсныг бол бид бүгд түүхээсээ мэднэ. Бид зөвхөн хөрөнгөөсөө тэр үед салаад зогсоогүй. Салаад зогсоогүй хамгийн аимшигтай, хамгийн харамсалтай нь бид толгойноосоо тодорхой хэмжээгээр салсан. Толгойноосоо гэж чухам юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хэдэн мянган жилээрээ бид бүгдийг удирдах ирж байсан язгуур угсаатныг маань бүгдийг нь хүйс дараалан устгасан байдаг тийм гашуун туршлагыг бид мэднэ. Шухамхүү энэ байдал, энэ нөхцөл, энэ асуудал маань өнөөдөр хүртэл үргэлжлээд монголчуудын маань дийлэнх олон ийм бэлэн одоо ухаантай санхүүгийн харилцаанд орох нөхцөл бүрдчихэд байж байхад түүнийг хэрэглэхгүй байгаа. Өөрийнхөө ашиг тусын тулд энэ дахиатай ижил болохгүй тулд ашиглаж чадахгүй байгаад харамссандаа ингээд та нарынхаа өмнө би ингээд гарч ирээд зогсож байгаа юм. Чухамхүү энэ өдөө авахулсан дахиа болохгүй тулд энэ одоо хөрөнгөж хэрэгтэй юм байна гэдгийг та нартаа одоо ойлгуулахын тулд энгийн ард иргэдэд ухуулахын тулд энэ илтгэлийг би зориуд ингэж энгийн байдлаар бэлдсэн юм а. За дараагийн. За үүнтэй холбогдоод энэ асуудлыг илүү дэлгэрэнгүй тайлбарлахын тулд хөрөнгө гэдэг асуудал маань чухам юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй болж байгаа юм. За хөрөнгө маань нэгэнт хүнтэй зөвхөн холбоотой зүйл болох нь ойлгомжтой. Ягаад вэ гэхээр бусад ан амьтан бол өөрсдийн хөрөнгө зойр гэдгийг бол мэдэхгүй. Зөвхөн өдрөөрөө байдаг бол хүн харин илүүдэл хуримтлаа хөрөнгө болгон ашиглах дараа үед нь улам дээшлүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэх мэт тийм асуудлыг бол хэрэгэлдэг зүйл нь ойлгомжтой учраас хүний мөн чанартай холбот тайлбарлах асуудал бол зайлшгүй миний өмнө тулгарсан байгаа. За ингээд хүн гэдэг асуудлыг судлаад байсан чинь хүн маань үндсэн 3 ур чадвартай байт юм байна. Тэр нь мэдээж хэрэг өөрийгөө илэрхийлэх чадвар, таныг мэдэх чадвар, за мэдээж хэрэг өөрийгөө зохион байгуулах, бусдаагаа хамт зохион байгуулалтанд орох гэсэн бусад ан амьтнаас ялгаатай тийм онцгой чадварууд нь өндөр хөгжсөн тийм амьтан болох нь тодорхой байт юм байна. Эндээс өөрийгөө илэрхийлэх чадварынх нь хөдөлмөрлөх гэдэг зүйлд нь хамаардаг зүйлийнх нь үр дүн эцсийн дүндээвэл та бидний өнөөдрийн яриад байгаа эд хөрөнгө баялаг маань юм байна гэсэн ийм анхны нэг тодорхойлт гарч ирж байгаа маа. За дараачих нь
За дараагийн шатанд нэгэнт хүн эд баялаг хоёр харилцсан шүтэлцээтэй, харилцсан уялдаатай, харилцсан хамааралтай зүйл болох нь ойлгомжтой болсон учраас хүн маань чухамхүү ямар тохиолдолд оршдог, ямар тохиолдолд эс оршдог юм бэ? Хүн байх уу, үгүй юу гэдэг асуудлыг бас хөндөж авч үзэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд судлаад байсан чинь хүн үндсэндээ гурван хүчин зүйлээс хамаарч орших, эс орших нь одоо хамаарч байд юм байна гэдэг нь бол тогтоогдсон байна. Энэ маань юу вэ? Харилцааны, орчны, одоо хэрэглээний гэсэн ийм гурван хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. За энэ хүчин зүйлүүд юу байхыг нь би доор нь ингэж бичсэн байж байгаа. Мэдээж хэрэг улс хоорондын, үндэстэн хоорондын одоо юу гэдгийг хүмүүс хоорондын гэх мэт ингээд. За орчны нөлөөл бол ойлгомжтой угаасаа агаарын маань температур, даралт одоо юу гэдэг найрлага нь. За энэ бол ойлгомжтой угаасаа энийг бол би дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Дараагийнх нь одоо бидний сэдвийн хүрээнд яригдж байгаа гол хүчин зүйл нь хэрэглээний хэмээн зүйлд хамаарах хүчин зүйл байгаа. Үүнд бол орон байр, хоол хүнс, гурав дахь нь болохоор эд баялаг. Одоо бидний өнөөдрийн ярих гэдэг байгаа энэ сэдвтэй маань шууд холбогдож байдаг. Энэ эд баялаг маань хамаард юм байна. За эндээс үндэслээд би одоо энэ доод талд ингээд тодорхойлоо бичсэн байна. Эд баялаг хөрөнгө нь түүнийг бий болгосон хүний өөрөөс нь харьяалагдаж байдаг. Өмч нь хэдий боловч түүнээс хараат бус. Яагаад гэвэл тусдаа оршиж байдаг материалыг бэлтгэдэг утгаараа хараат бус бид бүхэн мэднэ ямар ч баялагтай хүн бурхандаа заларсан тохиолдолд түүнийг авч явдаггүй нь ойлгомжтой. Тэр утгаараа хараат бус гэсэн санаа. Хэдий ч оршихуйн чанарт нь нөлөөж байдаг бас нэг хүчин зүйл нь яахарахгүй мөн юм аа гэж. За үүнийг би дахиатай холбоо тайлбарлаж байна. За энэ хүний оршихуйн мөн чанартай холбоод бас тайлбарлалт юм байна. За дараагийн бас өмч хөрөнгөтэй холбоотой бас нэг зүйл байна. Хүнийг тодорхойлдог 3 хүчин зүйл байд юм байна. За тэр нь түрүүчийн слайдн дээр 2 дахь слайдн дээр гарсан чадварууд, 2 дахь нь болохоор оршихуйн мөн чанар нь, 3 дахь нь эрх мэдэл гэдэг зүйл байна. За эрх мэдэл гэдэг зүйлтэй шууд ийм 3 зүйл нөлөөлж өгдөг. Үүний цогц нийлбэр нь болохоор тухайн хүний эрх мэдлийг буюу мөн чанарыг, оршихуйн мөн чанарыг шууд тодорхойлж байдаг, онцлогтой байд юм байна. Тэр нь юу вэ гэхээр физик хүч чадал мэдээж хэрэг. За эд баялаг. Нөгөө нь эд баялаг маань байж байна, эрдэм мэдлэг. За энэ гурвыг төгс эзэмсэн хүн тодорхой хэмжээнд одоо төгс эзэмсхийн хэрэг гэгэрдэм байна. Эрх мэдэл гэдэг асуудлын одоо үнэлэмж нь бас нэг өөр төвшөнд хүрдэг. Ийм зүй тогтолцоо ажиглагдсан байна. Энийг бол зөвхөн хувь хүний хувь төдийгүй нам одоо юу гэдэг эвсэл байгууллага юу гэдэг тэр бүгдийн хувьд бол бас адилхан ярьж болох тийм зүй тогтолцоо байдаг. За энэ 3 хүнийг тодорхойлогч 3 гол чанаруудыг нэгтгээд хөрөнгө гэдэг маань юу вэ гэсэн чинь хүнээс эрх мэдэл, оршихуйн чанараа дээшлүүлэхийн тулд. За эрх мэдэл гэдэг маань энэ байж байна. Эрх мэдлээ дээшлүүлэхийн тулд, оршихуйн чанараа дээшлүүлэхийн тулд бид бүхэн сайхан амьдрахыг хүсдэг. Энэ маань оршихуйн чанараа дээшлүүлж байгаа явдал өөрөөс нь бүтээсэн хэдий ч өөрөөр хэлбэл түүний өмч мөн хэдий ч ангид оршдог. За энэ маань ойлгомжтой байж байна. Хүний өөрийгөө илэрхийлэх хөдөлмөрлөх чадварынх нь биелэл үрдэн юм а гэсэн ийм тодорхойлолт бид нар эцсийн дүндээ үл хөөж байгаа. Энэ маш чухал. Яагаад вэ гэхээр өнөөдрийн хүртэл бид буруу сэтгэлгээтэй эд хөрөнгөнд хандах хандлага маань өөр байж ирсэн. Чухамхүү энийг монголчуудынхаа одоохондоо гүн ухаанлаг байдаг тэр чанарт нь тулгуурлаад энийг ойлгуулах нь энгийн байдлаар хөрөнгөтэй холбож, хүнтэй холбож тайлбарлах юм бол илүү тусах юм болов гэсэнтэй би энэ илтгэлийг ийм энгийн байдлаар ингэж авч ирсэн байна. За ингээд асуудал үндсэндээ тодорхой болж байна. Хөрөнгө гэдэг маань чухам юу вэ? Яагаад хөрөнгөжих ёстой нь ойлгомжтой болж байна? Дахиад болохгүй тулд гэх мэтлэн асуудлууд гарч ирэн тэндээс дараагийн шат яаж хөрөнгөжих вэ гэдэг дараагийн асуудал гарч ирнэ. За яаж хөрөнгөжих вэ? Яаж хөрөнгөжих вэ? Энэ ойлгомжтой. Хөрөнгөж хүнсэндээ хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нийтэд түгээмэл одоо дэлхийн нийтээр түгээмэл болсон тийм 3 арга байдаг. Энэ бол хувийн бизнес эрхлэх, өөрөө хөдөлмөрлөөд өөрийгөө тижээх. Хэн нэгэнд ажиллаад хөрөнгө санхүүтэй болох. Өөрөөр хэлбэл дийлэнх маань өнөөдөр тэгж явж байгаа. 3 дахь нь болохоор аль алинд нь зэрэг ажиллах. Өөрөөр хэлбэл хувийн бизнес бусдын бизнесийг нэмчих юм бол энэ хоёр нийлээд нийтдээ хөрөнгөний зах зээлийн бизнес болж хувирна. Энийг л надаар хэлүүлдэг бүгд та нар илүү сайн ойлгож байгаа. Нэгэнт өөрөө хөрөнгөний зах зээл дээр өөрийнхөө өмч хөрөнгөний тодорхой хэсгийг оруулсан гэдэг утгаараа хувийн бизнесийг эрхэлж байгаа хүн мөн. Гэтэл тэр тухайн пүүс компани байдаг мó хуцааг эзэмснээр ямар нэгэн үн цаасын эзэмшигч болсноороо
бусдын бизнест бас түлхэц өгж байна. Тэрэнд ажиллаж байна уу? Байна. Тэр бусдын бизнесийн эзэмшигч нь, өмчлөгч нь болсон гэдэг утгаараа бас давхар ажиллаж байна. За энэ хоёр эхний хоёр хөрөнгөжих арга замыг аль алийг нь давхар эзэмшснээрээ энэ бол хамгийн сүүлийн шатлал арга байхгүй. Одоо өнөөдрийн арилжааны, өнөөдрийн эдийн засгийн хөгжлийн дээд шатлал арга байхгүй мөн. Энэ утгаараа та бүхнийг одоо ингээд юу гэж уриалгах гэж байна гэхээр хөрөнгөний зах зээл дээр өөрсдийнхөө өчүүхэн боловч баг боловч магадгүй нэг удаагийн хоолныхоо мөнгөж гэсэн оруулсан болно шүү дээ. Гэсэн утгаараа энэ та нар минь ингээд оролцооч. Чухам ингэж чадсан тохиолдолд өнөөдөр хүн бүхэн жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй байж одоо эзэнт гүрнийхээ жинхэнэ эзэн нь болж тийм үү? Бусдаас хараат бус байх чадвар нөхцөл бүрдэн өнөөдрийн энэ их яригдаад байгаа дуйлын тариад байгаа энэ бүх асуудлууд бол аяндаа аажмаар хэдий боловч аяндаа устан үгүй болох тийм чих хандлага нь аяндаа гарч ирэх юм а гэсэн үднээс би шийдлээ ингэж олж харсан. За дараагийн слайд дээр. За санал дүгнэлт маань ойлгомжтой угаасаа энэ юу? Мэдээж эхний хэлжин заавал хүн болгонд тэргүй хувиас үнгүй өгсөн 1072 хувьцаа байж байгаа. 57 маань. За үүнийгээ ядаж эргэлтэнд оруулчих яа. Та нараас маань ганц төгрөг гарахгүй. За энийгээ эргэлтэнд оруулах нь юуны өмнө чухал байна. Чухам энэ зорилгоор өнөөдрийн энэ санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж байгаа энэ уралдаан шалгалт бол ер нь зорилго нь чиглэгдэж байгааг санаж байгаа. Дараагийн шатанд мэдээж хэрэг сургалт явуулах асуудал. Сургалтыг бол маш сайн явуулах хэрэгтэй. За энэ зөвхөн сургалтын эхний шатлал гэж би ойлгож байгаа. Энэ сургалтыг нийт энгийн ард иргэдэд ойлгуулахын тулд одоо миний ярьж байгаачлан энгийн байдлаар хөрөнгө гэдэг маань чухам юу юм, хүн гэдэг маань чухам юу юм, яагаад хөрөнгөжих ёстой юм бэ гэдгийг магадгүй нөгөө нэг зовлон дахианы жишээн дээр тайлбарлаж ярихад бол илүү унцтай, хүлээцтэй, хүлээн авалтай байх болов гэж. За дараагийн зүйлүүд нь мэдээж хэрэг дотоодын баялаг бүтээгчдийн хувьцааг эзэмших тухай асуудал байж байна. Зөрүү дээр нь тоглох. За энэ бол заавал хувьцааг нь тогтмол эзэмшээд байх шаардлагагүй. Зөрүүн дээр нь тоглох асуудал байж болно. Мэдээж хэрэг дараачих нь нэг хоёулур нь болохоор хувьцааг нь өөрийнхөө мэргэжлийн чиглэлийн үйлдвэр аж ахуйн аль нэг байгууллагын нэгжийн хувьцааг эзэмших замаар түүний өмчлөгч нь давхар өмчлөгч нь болж ингээд өөрийнхөө мэдлэг ур чадвар юу байдгийг тэр бүгдийгээ тухайн аж ахуйн нэгжлэд зориулах маягаар ингээд хамтран хөгжих асуудал байж болно. За энэ бол тэртээ дөрвөө бүх хүмүүс ингэж ярих байх санаж байна. За миний нэг оруулж байгаа санал байна. Энэ сургалтыг ямар нэгэн төлбөргүй зохион байгуулах хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр тухайн улсуудыг та нар минь энэ хөрөнгөний зах зээлийн харилцаанд оруулж чадсанаар тэр бол та нарын одоо ухаандаа ажилсны үр дүнд урамшуул авдаг тэр санхүүжилтүүд юм юу байдیں۔ Тэр бүхэнд чинь орчих учраас энд бол ямар нэгэн одоо Монголынхаа өнөөдрийг байдлыг бодсон ч тэр ямар нэгэн одоо юу гэдгийг сургалтын үн төлбөргүйгээр нийт иргэдийг хамарсан хэмжээнд явуулах нь хамгийн зөв зохистой юм болов гэсэн тийм санааг илэрхийлэх хүсье. За ингээд үндсэндээ та бүхэндээ ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Эндээс бол ганцхан юм тодорхой болж байна. Юу гэхээр та бол үнэхээр юу ч алдахгүй юм байна. Зөвхөн хожих юм байна. За баярлалаа та нарт.